аваад үтсэн чи ямар лаг юм бэ? Пи. Зя буржгар Мики. Буржигаад тэгээд бичлэгээ хийнэ. Ийм лаг өстэй олчоод ийм ярхан зүг үү те. Нэг л тасч өгөхгүй шүү. Амар борж байгаа. Хей, за юу яцгаан? Мики байна. За өнөөдөр хэдүүлээ ямар бичлэг хийх вэ гэхээр what's in my bag. Гэхдээ энэ болохоор хүүхдтэй гадуур явж байхдаа юу авч явдаг вэ гэдэг талаараа ярих гэж бодлоо. Хүүхэд ер нь томрох тусмаа авч явах юм айгу бага болт юм байна. Тэгээд миний хувьд болохоор энэ цүнхнийхээ яг талаар нь юм аваа явдаг. Энэ одоо ингээд талт нь л юм байгаа. Энэ гадуур явахаар угаасаа юм худалдаж авч таардаг шүү дээ. Тэгээд дахиж ингэж нэг уут чирхгүй тулд албаар юм том цүнхэнд хийцэн. Тэгээд авсан юмудаа цүнхэндээ хийгээд хүүхдээ хажуудаа хөтлөөд явдаг байгаа. Тэгээд хэдүүлээ цүнхэн дотор онц сонь сайхан юу байна бүгдээрээ үзцгээе. За хамгийн ихэнд гэх юм бол энд ийм манайхан бол нүсний альчуур гэж ярьдаг те. Ийм альчуур байна. За тэгээ Японд нөгөө нэг гадуур ингээ явахаар нийтийн ариун цэврийн өрөө амар их байдаг. За тэгээд ариун цэврийн өрөөнд болохоор нойлын цаас байхгүй ариун цэврийн өрөө гэж юусоо байхгүй. Тэгсэн ирнээсээ одоо нөгөө гар арчих салфитик энэ төр юусоо байдаг. За яг одоо нөгөө нэг гайг болцсон байлээ. Сая ковид гарахад хатаагчнуудын хүртэл ингээд ажилуулахгүй болгоцсон байсан байхгүй. Тэгсэн чинь одоо буцаагаад хатаагчнууд нь бол ингээд ажилтдаг болцсон байлээ. Гэхдээ тийм хуурай салфитик бараг байхгүй. Тэгээд ийм нүсний альчуур буюу ийм handkerchief-ний соёл амар ингээд мундаг хөгжсөн. Хүн болгоо ингээд ийм гарын альчууртай явдаг. Бүр ийм гарын альчуур нөгөө бие биендээ бэлгэлдэг. Тэгээ гадуур зардаг юм гарын альчуур нь одоо бараг 60-70 мянгаас ахуулаад хэдэн 100 мянган төгрөгийн үнэтэй зүгээр юм жижигхэн дөрвөлчин 5 төгрөл байдаг. Тэгээд энэ бас гоё санаа юм шиг санагдаад байна надад. Энэ бол манай хүүхдийн нүсний альчуур байлаа. За дараагийнх нь юу вэ гэхээр за миний дараагийн танилцуулах гэж байгаа юм амар сонирхолтой. Энэ эко баг байна. За энийг болохоор юу Монголоос авч ирсэн. Энэ Монгол гişиг амар хөөрхөн маастай. Тэгээд Японд бас нөгөө нэг хүмүүс аягүй их юм эко баг буюу зүгээр юм даун тор маш их ашигладаг. Тэгээд хүн болгоо ер нь бол нэг авч явдаг баха. Тэгээд энийг болохоор Монголоос аваад энд нөгөө хүмүүст аягүй их бэлгэлжсэн байхгүй юу. Тэгээд нэг ширэг үлдсэн ингээ хүүхдийн цүнхэнд хийцэн. Тэгээ энэ доторх нь юм амар хөөрхөн. Тэгээд та тэрвээ бас наашаага ирэх гэж байгаа. За тэгээд хүн юу бэлгэлээ мэдэхгүй байх юм бол ер нь бол иймэрхүү бэлэг хүнд бэлгэлүүл японочдод амар туртай байна. Нөгөө монголчуудаас нэг жоохон ялгаатай юм гэдэг юм бол японочдод хобби биендээ аягүй тийм энгийн амар жижигхэн бэлгэлтэй юм шиг санагдсан. Тэгээд тэрэндээ ингээд амар кайф аваад сурцсан гэх юм уу. Нэг юм жижигхэн снэк ч юм уу те. Одоо нөгөө нэг томокогийн гаргадаг юм жижигхэн зүгийн бал байдаг шүү дээ. Тийм жижигхэн зүгийн балмал тиймэрхүү бэлгэлэхээр амар туртай юм лээ. Тэгээд энэ бол бас нэг гоё бэлгэний санаа байгаа шүү дээ те. Тэгээд линий гадуур ингээд нөгөө нэг гаргаж ирээл савлж болох надад гоё санагдаад байдаг шүү дээ. За дараа нь юу вэ гэвэл за мэдээж одоо нөгөө жоохон сэрүүхэн болцсон байгаа учраас ийм дулаан цамц аваа явдаг. Энэ уут нь хайцсан бүүм мэд. Ийм цамц байгаа. Лингэр мингэр дээр юм асгаал зааварч байгаа шүү дээ хүүхдүүд бол. За энэ болохоор нэг ширэг ийм дулаан өмд цамц нэмгийн цамц байна.
Тэгээд өмд цамцыг бол заавал авчихгүй болдгоо. Яг тэгэхээр огцон амир их шээж мэйгээд тэгээд заримдаа нөгөө эсвэл өмд хамдаа нойтон болох мох болох ч юм уу тиймэрхүү амир тохиолддог. Тэгээд би багтаа нэг юм өмд цамц авч явдаг байгаа. Тэгээ нөгөө цүнхэн дотор нь өөр янз бүрийн юм хийдэг учраас авч явж байгаа хувцснууд ингээд уг нь бүгдийн дандаа юм зэвтэй утанд хийцдэг байхгүй юу? Тэгээ энэ яагаад юм утга байгаа юм бөө мэд. За дараагийн ингээд гэх юм бол мэдээж аяа халдварны сет байна. За энэ нөгөө нэг ингэртэй зүүдэг ингэрч байна. За тэгээд аяг байна, халбаг байна. За тэгээд энэ дотор бас нэг сонирхолтой юм байна. Энэ болохоор нөгөө нэг гом гэж тасалдаг байхгүй юу? Тэгээ нөгөө гадуур хоол идэхээр хөвчлээ айгүй их нөгөө удаан гомн ч юм уу эсвэл мэдгүй ягаад ч юм хөвчлэн гомнтой бол хүүхдэд өгч таарад байдаг. Тэгэл тэр гомн гэж халбаараа таслана гэдэг чинь амар ядраатай сте тий. Тэгээ энэ болохоор би Daiso-гоос 100 yen-ээр авсан. Тэгэд энэ уг нь өөрөө юм кейстэй гэдэг. Тэгээ кейс нь алга болсон учраас энэ дотор хийгээд аваа явдаг. Энэ баг Монголд ч байгаа дөө. Амар байгаа сте. Хоолой жижиглээд өгөхтэй. Асуудал хөх чинь. За түүний дараа энийг танилцуул. Энэ зүгээр нотенс байдаг. Гэтэ энэ болохоор гар ам арчих зорилттой нотенс байдаг байхгүй юу? Тэгээд энэ бас айгу зүгээр байдаг. Японд нэрээ нотенс салфетдаг бас амар next level заяа. Ингээд бүх юмд зориулсан нотенс салфетдаг байдаг. Зүгээр одоо ийм тостой юм арчих ч юм уу эсвэл ийм угаалтуур арчих. За тэгэл биштэйхэн агуулмж одоо 99% гэдэг юм уу 50% гэдэг юм уу бүр огт алкогоолгүй хэрнээсээ бактери устгагчтай юм. Тэгээд хүүхдийн бас салфетик янз янз гэдэг юм лээ. Тэгээд энэ зөвхөн ам гар арчих зориулттай салфетик байна. За тэгээд дараагийнх нь гэдэг юм бол энэ цүнх байна. За энэ болохоор хүүхдийн жих болон салфетик гэдэг юм бас юмнууд байгаа. За тэгээд энэ дотор нь болохоор энэ тос хийчдэг. Энэ тос нь бараг дуусчих. Тос байна. За тэгээд энэ болохоор нөгөө юм шахмал паудер гэдэг шүү дээ. Пижоны энэ Монголд бас зөнд байдаг хөө. Пижоны юмнууд ч угсаа Монголд бүр амарлаг шүү дээ. Хүүхд төрж байхад бол дандаа пижоны юм хэрэглэдэг байсан. За энэ болохоор одоо нөгөө хүүхдийн бүкс арчих зорилттой салфетик байна. Тэгээд жиг тэгээд ийм зүгээр юм гялхар уут энэ дотор бас байдаг. Нөгөө энэ гадуур явж байгаа хүүхдийн чихийг солих юм бол чихээ заавал гялхар уутанд хийж хайдаг байхгүй юу? Ерөнхийдөө. За тэгээ мэдээж хүүхдийн маань ус байна. Тэр нэг одоо ингэсгэж аваад гарах гэж байгаа болохоор юмнуудаа бэлтгэсэн байгаа. Тэгээд ер нь бол гадуур явж байхдаа юу ашигласан тэрийг гэртээ ирээд тэгээд цэнгэлдэг. За энэ болохоор зүгээр юм ууттай снэк байна. Тэгээ нөгөө заримдаа бид нар чинь ингэдэм байх. Тэр чинь одоо манай ээжүүд амар сайн мэдчихэж байгаа. Хүүхдээ л гээд ингээд хаас нөгөө нэг өөрөө ингээд амар өглөж цангацсан ядарсан явж байдаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор би болохоор ингээд хүүхдийн хангамд нэг юм снэк хийчдэг. Тэгээ заримдаа ингээд нөгөө явж ирсэн гин юу ч идэггүй явж байгаа сандаг байхгүй юу. Тэгээ тэр үедээ гаргаж ирээд идчихдэг. Куки бичэн энэ төр байгаа. За тэрний дараа гэх юм бол за энэ бол манай хүүхдийн хоол снэк байна. За тэгээд ийм нөгөө нэг rice cracker гэдэг л шүү дээ. Нөгөө будааны гуртлаар хийсэн ийм яг хүүхдэд зориулсан нөгөө ийм тос давс сахаргүй багт эсвэл нөгөө агуул хэмжээний арай бага ийм снэкүүд аяг их байдаг. Тэгээд өөрөө ч гэсэн идэх амар дуртай. Хүүхдүүд аяг дуртай гэдэг юм лээ. За энэ болохоор бас амар ийм хоолнууд бас зөндөө байдаг. Тэгээд энэ хоолнууд болохоор ерөнхийдөө 6 сартаагаас дээшээ, 7 сартаагаас дээшээ, 9 сартаагаас дээшээ, ойтойгоос дээшээ. За тэгээд ой 4 сартаагаас дээшээ энэ гэдэг юм. Янз янзын насны хүүхдэд зориулсан. Тэгээд юуны агуулмж одоо нэг өдрийн хүүхдэд чи юуны хэрэгцээг энэ хоолоор хангаж чадах юм гэдгийг энэ чинь ингээд амар хөөрхөн бичсэн байдаг.
За тэгээд энэ хоол нь болохоор будаатай будаагүй тэг янз янз байдаг. За энэ бол зүгээр будаагүй юм шүүл байна. За тэгээ энийг микровейв дотор хийгээд халаасан ч болно. За эсвэл зүгээр юм нөгөө халуун усанд хийгээд ингээд халаасан ч болдог байхгүй. Тэгээд одоо нэг хүүхэд идэх тохиромжгүй хоол идж байгаа үеүдд бол энэ хоол амар хэрэг болдог. За тийм мэдээж гадуур бол будаа бол хасааг байгаа учраас энэ хоолоо хавьцсан бахад болдог. За тэгээ энэ бол ингээд нэг удаагийн гадуур явж байхдаа иддэг хоол юм байна. За тэгээд түүний дараа гэх юм бол нэг юм хүүхдийн сандлан дээр суулгадаг энэ хэсгийг ингээд сандалтайгаа бэхэлчдэг нэг юм байна. Тэгээд анх авч байхад ямар сони хэрэггүй юм бэ гэж бодож байсан байхгүй. Тэгээд яг одоо ингээд ой гарантай болоод агүй хэрэгжилж байгаа. Тэгээд нөгөө нэг хүүхдийн сандалгүй эсвэл нөгөө нэг хүүхдийн сандал нь юм нөгөө уртаа бэхэлгээгүй тийм сандалтай газар хоол мол идэхгүй эдийн агүй хэрэг болдог байхгүй. Энийг зүгээр юм нөгөө том сандлан дээр ч гэсэн бэхэлчж болдог. Тэгээд хүүхд унж холборохгүй ямар байдаг. Энийг бас аюу хэрэгжилж байгаа. За тэгээд одоо нөгөө сэрүүхэн болцсон болохоор ийм оролт байна. За тэгээд хамгийн сүүлийн хамгийн чухал юм гэх юм бол мэдээж хүүхдийн маань бичиг баримт байна. За энэ бичиг баримтыг болохоор одоо нөгөө янз бүрийн парк марк эсвэл нөгөө гэрээ ойролцоодаг нэг хүүхд тоглоулдаг газар энэ төр дандаа юм карт нийцсэн байдаг. Тэгээд тэр картаа ингээд уншуулад ордог байхгүй. Тэгэхээр тэр юмнуудыг хийцэн байдаг гэсэн үг. За тэгэл ерөнхийдөө болж гин энд юу вэ хараад тахъя. За тэгээд хамгийн сүүлийн үлдсэн юм ил нэг юм салфетик байна, хуурай салфетик. Энэ нэр амар нийтдээ нөгөө Монголын жижигхэн салфетикнууд бид нэр аяг худалдаж авдаг штэ. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр аяг гайхаад идвэсэн байхгүй биш. Яагаад ийм салфетик худалдаж авдیں۔ Манай Японд бол наа салфетик чинь зүгээр ингээд өнгөө хүмүүс тараагаад ээжээд штэ. Тэгээд идвэсэн байхгүй. Тэгээд би Японд ирснийхаа дараа л ойлгосон. Нөгөө энэ талтай юм реклам хийцэн. Тэгээд ийм салфетикнууд аягүй хүмүүс тараагаад ээжт юм лээ. За тэгээд тэр салфетикнуудыг цуглуулах юм бол бүр амар хөлчт юм лээ. Нэг юм салфетик байна. За тэгээд ерөнхийдөө болчлоо. Манай хүүхдийн цүнх нэг юм байна. Ой гарантай хүүхдийн цүнх нэг юм шиг байд юм байна. За хүүхдээ жоохон бахт нь бол амар хэм авч байдаг байсан. Одоо хүнжил байна. За тэгэл малгай оролт. За тэгэл мэдхгүй нөгөө нэг тэгээ дээрээс нь альчуур энэ төр гээд ер нь бол бүр нилээ идэм авч явдаг байсан. Тэгээд хүүхд томроод ирэхээр ер нь бол цүнх нь айгу багасд юм байна. Тэгээд гадуур явахдаа ер нь бол сая үзүүлсэн юмнуудаа бараг бүгдийг л хэрэглээд явдаг. Тэгэхээр одоо дөнгөж чиний ээж болох гэж байгаа ч юм уу эсвэл хүүхд нь нэлэх арай том болж амжааг байгаа бол энэ бичлэг хэрэг болж магадгүй гэж утасны үднээс хийлээ. Нэг иймэрхүү юмнууд хүүхдүүдэд ой гарантай хүүхдэд хэрэг болтой юм биш үү гэд мэдээд авчгаад илүүдэг баха. Зэ тэгээд энэчээ бичлэг хийн гэж бодон зорин нэг бичлэг хийлээ. Тэгээд үсээ нөгөө амьсаар ороож үтсэн чи аягүй гоё орогдд юм шүү дээ. Дүгс бүр амар гоё энэ өнөдөр. Сая шинэ жилээр манай хадам надаа Dyson-ы үсний сэнс бэлгэлсэн байхгүй. Гоё үсний сэнс ч амар гоё идэм байх. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.